Өнөөдөр хэдүүлээ хэрэглээний төвшин буюу application layer-ийн талаар үзье. 9-р хичээл гэсэн үг тийм. TCP/IP загварын хувьд бол application layer гэдэг энэ хамгийн дээдлийн төвшин дээр бол доороос нь тоолох юм бол 5 дугаар төвшин гэж ярьдаг. За тэгээд яг энэ application төвшин дээр бол нэг хэдэн протоколууд бол байна тийм. Энэ TCP/IP-тэй хосолж ажилладаг протоколын бүлийг харуулж байгаа энэ зураг дээр бол одоо тэр хамгийн дээдлийн төвшнгөөс SMTP, FTP гэдэг ингээд хэрэглэгчтэй шууд харьцдаг протоколуудыг бол жагсаасан байна. Тэгэхээр магадгүй та нарын зарим нэг нь бол эдгээр протоколуудыг зарим нэг нь бол мэдчихэж магадгүй бах тий. За зарим нь бол өдөр тутам хэрэглэдэг гэсэн протоколууд ч байгаа. За тэгэхээр хэрэглээ буюу энэ application layer гэж юу юм бэ гэхээр ганцхан үгээр илэрхийлэх юм бол хэрэглэгчид үйлчилдэг төвшин хэлнэ гэж. Компьютерийн сүлжээг хэрэглэгчтэй холбож өгдөг интерфейс юм а гэж бас хэлж болдог. Хэрэглэгч гэж юу юм бэ гэхээр ямар ч мэргэжлийн биш хэрэглэдэг хүнийг хэрэглэгч гэж. За биднээс бол хэрэглэгч гэж өөрсдөө бол томьёолоход бол бас учир дутагдaltaй. За яагаад гэвэл одоо та нар тэр Dota-ийн 1-р төвшингөөс эхлээд бүх төвшингүүдийг үзээд явцсан. Тухайн төвшин болгон дээр бол протоколуудтай танилцсан учраас бол та нар эдгээрийг суралцсан инженер гэдэг мэргэжлийг бол эзэмшиж байна гэсэн үг. Тэгэхээр инженер хүн бол хэрэглэгч гэж ярихад бол учир дутагдaltaй. Өөрийгөө нэг хэрэглэгчгээд үзээд ингээд явж байгаа хүн бол маш харамсалтай зүйл болно гэсэн. Тэгэхээр биднээс ярьж байгаа тохиолдолд хэрэглэгч гэж юу вэ гэхээр ерөөсөө инженер биш одоо яг энэ сүлжээг ашиглах шаардлагатай болсон хэрэглэгч нарыг бол хэлдэг гэсэн. За одоо энэ ингээд хэрэглээ энэ зурган дээр бол энэ тэр аппликейшн төвшнөөс бол за энэ яг хоёр тал OSI загвараар бол харуулсан байна. OSI загварын хувьд бол аппликейшн төвшин бол 7-р төвшин дээр байрлаж байдаг. Тэ. Тэгээ энэ зурган дээрээс харах юм бол яг одоо хүн мэн гэж яриад байгаас хүн төрөлхтний human network-ыг холбож өгч байгаа холболтын интерфейсүүд дээр бол application layer-ийн бүх програм хангамжууд яригдана гэж. Програм хангамжууд байна гэж байгаа шүү дээ. За ингээд TCP/IP загварын хувьд бол OSI загвартай харьцуулсан энэ харьцаа зургийг бол та нар урд өмнө бол харж байсан баг. Тэгэхээр ялгаа юу юм бэ гэхээр TCP/IP дээр бол application layer нь OSI загварын дээдлийн 5, 6, 7-г хамарсан байдлаар бол одоо ялгаа бол ажиглагдана гэж. За тэгэхээр яагаад эднээс ингээд нийлүүлээд ажиллаж өгөхлөөр TCP/IP загвар маань өөрөө яг софтверлэг гэсэн үг биш гэсэн үг. Софтверлэг гэдэг маань сүлжээний орчинд програм зохиож байгаа тохиолдолд энэ 5, 6, 7 дугаар төвшингүүд ингээд нэг бүрчлэн нарийн үзэх шаардлагатай болох ёстой. Тэгэхээр TCP/IP загвар маань бол яг энэ софтвер инженерүүдийн хувьд ашиглагдах биш. Network инженерингийн хувьд яригддаг зүйл учраас бол TCP/IP загвар дээр энэ 4, 5, 6 төвшингүүд бүлгэлцдэг маач. За тэгээ энэ дээрээс ингээ харах юм бол 7-р төвшин дээр одоо биднээс сайн мэддэг аппликейшн төвшний хэрэглээнүүд байна гэж. За ингээд 7-р төвшин дээр та нар мэддэг энэ протоколууд бол байж магадгүй гэж байна. Domain name system гэдэг DNS гэдэг. За энэ DNS бол аппликейшн төвшөнд хэрэглэгдэнэ. За тэгээд hybrid text transfer протокол буюу HTTP ч юм байна. За mail дамжуулдаг SMTP байна. Mail хүлээж авдаг mail серверээс хэрэглэгч рүү дамжуулдаг POP гэдэг Post Office протокол гэдэг бас байна. За нөгөө IP-г тараадаг DHCP серверийн протокол байна те DHCP гэдэг протокол. Файл дамжуулдаг FTP протокол байна. За ингээд мессенжер холбодог интернет мессеж access протокол. Энэ мессенжер гэнэ. Мөн энэ POP-тай адилхан IMAP гэдэг протокол байна. Интернет мессеж access протокол. Тэгэхээр дахлан шуудангийн серверээс хэрэглэгч рүү мэйлийг авахд бол ашиглагддаг гэсэн. За тэгвэл одоо presentation layer-ыг үзье тийм ээ. Presentation layer дээр юу байна вэ гэсэн. За presentation layer, application layer, session layer гэдэг энэ гурыг ялгааг нь үзчихье гэж. За presentation layer дээр бол ингэж байна. Presentaц буюу танилцуулах хэсэг.
За presentation дээр энэ ялгаа нь юу вэ? Бусдаас ялгаатай нь бол энэ presentation-аар бол өгдлийг бол ихэвчлэн хөрвүүлдэг, үйлдэл хийдэг гэсэн. За одоо та нарын мэддэг энэ data compression гэж шахдаг үйл байна. Кодлууд байна. Application төвшин дээр кодл. Одоо зургийг та нар JPEG формат руу хөрвүүлж кодлж байгаа. Энэ бол presentation layer дээр хийдэг зүйл гэсэн. Зурагтай холбоотой application програмууд бол presentation layer дээр ажиллаж байгаа програмууд гэсэн. Энийг бол хэрэглэгч мэддэггүй. Энэ зураг JPEG форматтай нөө BMP байна уу? Өөр юу гэдэг лээ. За гих мэтэр юм GIF хүрэгдэлтээр ингэ хадгалсан байна уу гэж хэрэглэгч хүн бол мэдэхгүй. Яагаад гэвэл presentation дээр бол application дээр доор байгаа учраас хэрэглэгчд мэддэг, харагддаг гэсэн. Далд явагддаг гэсэн. За юунтэй адилхан data compression гэдэг шахна мэдээллийг шахдаг. Дууны жишээлбэл MP3 байна, MP4 байна. Энэ бол бүх төр форматууд юуны дууны датаг шахаж байгаа тийм. Ерөөсөө бид нар MP3 гэдэг форматаар шахааг байсан бол аудио CD-н дээр нэг 10 хэдэн дууд багтдаг. За MP3-аар шахаад тавьчихсан бол 100-аад дуу багтчихно уу? 100 хавцаа дуу багтах тийм. Нэг дуу нь болохдоо нэг 3-4 мега болчихсон шүү дээ. Тэгээ аудио CD чинь 600 мегагийн хэмжээтэй шүү дээ. За тэгээ бодохгүй. За яг тэр компресс хийгээг байх юм, шахааг байх юм бол одоо 10 хэдэн дуу багтаж байна гэдэг. За тэгвэл энэ шахах үйлдэл, кодлох үйлдэл, тэгээд 3 дахь нь болохоор encryptlэх буюу нууцлах үйлдэл бол энэ presentation layer дээр яригддаг юм байна. За session layer дээр юу яригдах вэ гэхээр за яг одоо програм бичдэг хүүхдүүд бол мэднэ. Програм бичиж байгаа. Миний ялгаа сүлжээний орчинд програм бичнэ, визуал орчинд програм бичиж байгаа хүүхдүүд бол энэ dialog control гэж сонссон байгаа тийм. Windows орчин. Диалогуудыг мэдхүү. Диалог гэж юу юм? Энэ нэг диалог гэж програм ангийн хүүхдүүд байгаа шүү дээ. За диалогоор нь програмчлагчид одоо нэг юм Windows орчин дээр бол үндсэн фрейм байна гэдэг юм уу, main фрейм. Үндсэн диалог. За энэ диалогоос бол дид диалогуудыг бол дуудаж холбож байгаа шүү дээ. За ингээд сүүлийн програмчлалын хэлнүүд бол хөгжлөн дээр сангуудад ихэнх хэрэгэлдэг функцүүдийг бол сан болгоод хадгалсан. За тэгээд тэрийг бүгдийг нийлүүлээд нэг диалог дотор оруулсан. Диалогоос объект маягаар дууддаг. За энэ үзэгдэл цаанаа бол энэ session layer бол ажиллаж байна гэсэн. Сая энэ диалогуудыг дуудаад session үүсгээд ингээд програмчлал сүлжээний орчинд бол өөрийнхөө параметруудыг бол хадгалаад явдаг. За энэ цаана session layer байна гэсэн. Тэгэхээр хэрвээ сүлжээний орчинд програм бичдэг инженер болёо гэж бодож байгаа бол энэ session layer-ыг бол дэлгэрэнгүй үзэх хэрэгтэй гэсэн. Зүгээр би бол яг сүлжээний дамжуулал нь одоо чухлаа. Сүлжээний инженер талаасаа гэж үзэх юм бол session layer бол хэрэггүй гэж ярьж байгаа. За ингээд яг presentation layer дээрх жишээнүүдийг бол энэ дээр харуулсан байна. Одоо түрүү ярьжсэн MPEG формат гэдэг энэ зургийн хөрвүүлж байгаа кодлсон хэлбэр байна гэх мэтэр тийм. За ингээд TCP/IP загварын хувьд application төвшин дээрх протоколуудыг бол хэдэд үзье гэж. За энэ дээр бол хамгийн эхлээд бол DNS гэдэг энэ тийм domain name service protocol гэж. За энэ DNS-ийг бол хэрэглэгч нар бол бас сайн мэддэггүй гэж. Яагаад гэвэл TCP/IP загварын хувьд application төвшин маань бас хэрэглэгчтэй ил харьцдаг протоколууд, далд харьцдаг протокол гэж хоёр байдаг. Ангилагддаг. За тэгэхээр энэ DNS бол далд ажилладаг протокол, application төвшөнд хамаардаг мөртлөө хэрэглэгчд ил байдаггүй, далд ажиллаж байдаг протокол юм аа гэж. Тэгэхээр DNS-ийн тусламжтайгаар бусад application төвшний ил ажилладаг протоколууд бол хавсарч ажиллаж одоо үүргээ гүйцэтгэдэг гэсэн. Тэгэхээр DNS бол IP-ийг харгалж байгаа интернет нэр гэж байна. Тэгээд domain нэр гэж нэрлэдэг байгаа. Биднээс бол domain интернет нэрийг хадгалж байгаа сервер бол DNS сервер гэж байна. Тэгэхээр DNS бол domain нэр харгалзах IP-ийг бол хадгалж байдаг сервер гэж байна. Тэгэхээр хэрэглэгч бол энийг бол шууд интерфейсээр ашигладаггүй.
За тэгвэл шууд интерфейс буюу ил байдлаар ашигладаг аппликейшн бол HTTP гэдэг нь хамгийн доор байна. За HTTP протоколыг бол хүн болгон мэднэ. Яагаад гэвэл браузерыг хүн болгон хэрэглэдэг. Браузер дээр URL гэж юм биччихэдэг. За нэрийг мэдэхгүй ч гэсэн тэр нэг домен нэрийг биччихэдэг. За тэр домен нэр бол цэгээр зааглагдсан ба тэ. Тэрний цаана ямар IP хаягтай сервер оногдож байгаа гэдгийг чинь энэ DNS сервер байхгүй бол энэ HTTP протокол ч ажиллахгүй гэж. HTTP-гийн клиент ажиллахгүй гэж. DNS сервер авахгүй бол веб браузер дээр домен нэр бичээд ажиллахгүй. Цаанаа бол веб сервер ажиллаж байгаа. IP хаяг дээр ажиллаж байгаа. Тэгсээр нэг хэрэглэгчтэй хүрч чадахгүй байна гэсэн. Яагаад вэ? DNS сервер тэр домен нэрийнх нь харгалзаж байгаа IP хаягийг нь олж өгч чадахгүй учраас энэ HTTP сервер рүү холболт хийж чадахгүй байна гэсэн. IP хаяг нь байхгүй. Хаяг нь тодорхойгүй учраас. За тэгвэл DNS бол бараг бусад аппликейшнуудаас хамгийн түгээмд хэрэглэгддэг протокол гэсэн. DNS. За ингээд үүнээс цаашаа энэ телнет байна. За одоо бол телнетийг бол хэрэглэхээ байцчих хүмүүс. Телнет SSH гэдэг юм. Secure Shell клиентүүдийг бол ашигласан байна. За тэгвэл ялгаагүй хэднээс SSH телнет хоёрын хоорондын ялгаа юу юм бэ гэхээр ремоутер буюу арсад байгаа компьютер руу одоо хандаж ажиллаа хийхэд бол энэ телнет SSH-ийг ашигладаг. За тэгвэл юу гэдэг инженер хүмүүнд бол энэ ремоутер буюу алсаас хандах протоколууд бол маш их хэрэглэгддэг. Яг тэгвэл инженер хүн бол сервер дээр байнга суугаад байдаггүй. Серверийг бол цоочтой харанхуй өрөөнд тусгай зорилтын хамгаалттай тийм өрөөнд бол ажиллаж байдаг. Тэгэхээр тэр өрөөрөө бол хүн дуртай хүн болгоныг дуртай цагт нь бол оруулахыг хоригддаг. Инженер байсан ч гэсэн, администратор нь байсан ч гэсэн, захирал нь байсан ч гэсэн тэрийг бол ганцаараа орохыг хоригддаг. Яагаад гэвэл тэр бол одоо янз бүрийн халдлагаас хамгаалагдсан өндөр зэрэглэлийн нууцтай мэдээллүүдийг агуулж байгаа өрөө учраас тэнд хэрэгцээ орох юм бол заавал хянагчтай цуг орох ёстой гэж. Эсвэл хяналтын камерын доор бол ажиллаа хийж явах ёстой гэж. За ингээд серверийн өрөөндөө дуртай цагт орж чадахгүй орохын тулд буун бичиг цаас зөвшөөрөл авч яаж хянагчтай орж байгаа учраас энэ бол хүнд хэцүү болно гэж. Тэгэхээр серверийнхаа тохироог өөрчлөх ч гэдэм үү хянах одоо засварлах үйл ажиллагаанд бол ремоутер буюу алсаас хандаж ажиллахыг бол эрмэлздэг байгаа инженерүүд. За энд ашиглагдж байгаа протокол юу вэ гэвэл энэ телнетийг бол хийж болно гэсэн. Телнет SSH. За тэгэхээр сүлжээний төхөөрөмжийн BIOS гэдэг байгаа. Орлого гаргалтын систем гэж хамгийн анхнаас. За тэр системийг бол bootstrap гэж нэрлэдэг. Bootstrap гэж. За тэгвэл энэ bootтэй холбоотой boot гэдэг нь тухайн төхөөрөмж бол асч байгаа тийм. Тухайн төхөөрөмжийн цаана бол компьютер хийж болно. Router switch хийж болж байна гэж. За тэгвэл энэ үйлдвэрлэлийн систем нь асч явах үед ашиглагдж байгаа протокол бол энэ boot юм аа гэж тийм. Тэгээ boot протоколын тусламжтайгаар DHCP-тэй хоршоод бол IP хаягийг бол авах эзэмших. Өөрөлдөх юм бол хардгүйгээр компьютерийг бол үйлдвэрлэлийн системийг нь ачаалал шаардлагатай үед бол энэ boot протоколоор хасааж болдог гэж. Та нар бол одоо ноутбук нь хардгүй байх юм бол ноутбук хасаж чадахгүй шүү дээ. Чадах уу? Хардвер үйлдвэрлэлийн системийг эвдэрсэн гэл үйлдвэрлэлийн систем нь олдохгүй байна. Ингээд хард диск зарцсан зогсчод байна тийм. За тэгвэл зөвхөн хард дисктэй дискгүйгээр бол тэр компьютерийг бол хасааж унтаадаг юм бол биш яах нь. Boot протоколоор сүлжээгээр дамжуулаад үйлдвэрлэлийн системээр RAM дээр ачаалаад хардгүйгээр компьютерийг хасааж болд юм байна гэсэн. За ингээд үүний дараагийн протокол бол DHCP протокол, Dynamic Host Configuration протокол. За энэ бол бас өдөр тутам хэрэглэгддэг. Энэ бас back-end протокол. Хэрэглэгчдэд ил харагддаггүй гэсэн back-end гэдэг нь ард нь ажилладаг. Front-end гэвэл ил харагддаг, өмнө ажилладаг тийм. За тэгэхээр boot DHCP дээр бол дандаа back-end-д ажиллана гэсэн. За DHCP бол IP хаягдлтыг бол автоматар түгээж өгдөг протокол юм аа гэж.
За энэний цаана DSP зөвхөн IP-ийг Subnet Mask default gateway-гээр хязгаардагдахгүй. DNS серверээр хязгаардагдахгүй. Өөр бас янз бүрийн зорилготой DSP бол ашиглаж болно гэж. Жишээлбэл одоо та нар 100-ны хуваар руу ингээд шилжчихсэн байгаа тийм ээ. Монгол бол огцом нөгөө тэр юу гэдэг засгийн газар нь өөрсдөө хуралдаад шууд энэ 100-ны хуваар бол байна гэж батлаад байсан систем үү. За тэгэхээр энэ дээр бол тэр мэдээллийн технологийн бид бүтцийн бүх үйлчлэгэн дээр ямар өөрчлөлт гарахыг бол тэр засгийн газрын тэр сайднаар бол мэдэхгүй шүү дээ. Тэрийг бол одоо яг тэр шийдвэрийн дагуу инженерүүд бол одоо тэр өөрчлөлтийг бол шингээж явах хэрэгтэй. За энэ өөрчлөлтийг одоо шингээж чадахгүй байгаа IT-гийнхэн бол хэцүү байна гэсэн тийм. За тэгэхээр энэ DSP бол бас time zone-ыг бол тарааж яадаг. Time zone. Жишээ нь шүү дээ DSP. За тэгвэл 100-ны хуваард орсон тохиолдолд time zone-ыг нь бол нэмэх ёстой офсетээр тараагаад бүгдийн хуваард нь бол нэмэх 8-таагаар тараах юм бол биднээсийн time zone-од автоматар биднээсийн компьютерийн төхөөрөмжийн цаг маань бол автоматар бол шинжлэхтэй явна гэсэн. За энэ DSP нэг өөр нэг ашиг. Ингээд option гэдэг маш олон параметруудыг авч болдог. За ингээд HTTP бол гэсэн тийм. Гих мэтээр ингээд зааш нь файл трансфер протокол бичнэ. FTP протокол юм тийм. За HTTP протокол маань бол өөрөө сүүлийн үед бол сайжраад шинжлэгдээд энэ файлыг бол бас дамжуулах чадвартай болсон учраас FTP-г одоогүй нэг фактор хэрэглэхээ байжжээ. За дээгүүр үед бол HTTP-гээр файл дамжуулахад бол асуудалтай үед бол дандаа FTP-г бол ашигладаг гэсэн. Файл хадгалдаг системд FTP бол явдаг гэсэн. За FTP-ийн хувьд бол энэ портуудын сая хэлсэнгүй явууллаа да, тийм ээ. За тэгэхээр энэ аппликейшн төвчний протоколууд маань бол борцоос нь бол одоо энэ үүдний систем дээр байнга ажиллаж байгаа хэвээр. За тэгэхээр байнга ажиллаж байна гэдэг маань бол зүвжээгээр бол ажиллах дөрөвдүгээр төвчний бол портууд бас ингээд сонсож явах хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэхээр DNS-ийн хувьд за өмнөх юм дээр энэ дээр ингээд нэмэлтэрч DNS серверийн хувьд бол UDP-гийн 53 гэдэг UDP TCP-гийн 53 дугаар портыг ашигладаг. За Telnet бол TCP-гийн 23. За энэ BootP, DHCP 2 болохоор UDP-гийн 67-68-ыг 68-69-ийг ашигладаг л дээ. 67-68-ыг ашиглана. За тэгээд HTTP болохоор TCP-гийн 80 дугаар протокол. FTP болохоор TCP-гийн 20-21 дугаар протокол. Хоёр протокол портыг ашиглана гэж. За TFTP болохоор UDP-гийн 69 дугаар портыг ашиглана. SMTP болохоор TFTP-гийн 25-ыг ашиглана. POP нь болохоор TFTP-гийн 110 дугаар портыг ашиглана. IMAP нь болохоор 143 TFTP-гийн TCP-гийн 143-ыг бол ашиглана. TCP шүү. Баахан TFTP. FTP гэсэн нэрээ. За FTP бол TCP-гийн 2021, TFTP нь болохоор TCP-гийн биш юу лээ? UDP-гийн 69-ийг ашиглана гэсэн тийм. За SMTP нь болохоор TCP-гийн 25-ыг ашиглана. POP нь TCP-гийн 110-ыг, IMAP нь TCP-гийн 143-ыг ашигладаг гэж. За одоо энэ протоколууд юу юм бэ гэдгийг хэлж өгье. За файл трансфер протокол буюу FTP маань яагаад TCP-гийн 2021 гэх хоёр портыг ашигласан юм бэ? Бус нь одоо нэг байхад энэ хүрээ хоёрыг ашиглана. За тэгэхээр FTP маань connection oriented буюу одоо TCP дөрөвдүгээр түвшний TCP connection oriented протоколыг ашигладаг байна. За тэгэхээр FTP протоколыг ашиглаад файл одоо даунлоод ч юм уу апплод хийе гэх юм бол заавал connection хийх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн нэр пассворд зайлшгүй шаардлагатай гэсэн. Session заавал үүсгэдэг гэсэн. За тэгвэл authentication хийдэг гэсэн үг тийм баталгаажуул гэдэг хэрэглэгч мөн үү биш үү гэдэг. За ингээ application төвчний софтверуудыг бол хоёр дотор нь том категориор нь хоёр байдаг. Нэг нь болохоор peer to peer гэж. Нөгөөх нь бол client server архитектур гэж ярьж байгаа. Параам бичье гэж бодож байгаа бол
Яг энэ архитектураар бичнэ гэсэн. Peer to peer. За энэ архитектур яадаг вэ гэж. Зарим тохиолдолд P2-ын тоо P гэж зарим тохиолдолд бас довчож бичдэг. Тэгэхээр за нэг нode маань одоо нэг энэ компьютер маань буюу одоо програм маань гэсэн үг тийм энэ компьютер дээр ажилласан програм маань серверч болцдог, клиентч болцдог тухайн агшинда. Тухайн агшинд одоо юу шаардлагатай байгаа юм? Хэрэглээний програмч болцдог, эсвэл сервер програмч болцдог. Тийм чадамжтай. Тийм хибрид гэсэн үг шүү дээ. Хибрид тийм софтвер гэдэг бол peer to peer гэсэн. Ихэнх инженерууд бол энэ нэг peer to peer гэхэлэр нэг сайн оошодог. Дандаа клиент сервер гэж бодож байдаг. Хамгийн универсал софтверууд peer to peer гэдэг. Хибрид учраас. Хэрэглэгчдэр өөрөө сервер болоод ажилладаг гэсэн. Хэрэглэгч өөрөө хэрэглээнийхээ програм болгоод ажилладаг гэсэн. Ийм уян хатан тийм програмыг бол peer to peer архитектурыг хийсэн програм юм байна. За тэгээ энэ зурган дээр жишээ байна те. За peer 2 гэдэг компьютер бол тэр принтерийг бол шеэрлсэн байна. Принтер бол USB-гээр шеэр. За энийг та одоо баг өдөр тутам хэрэгжилж магадгүй тийм ээ. Компьютер дээр сүлжээндээ энэ компьютер энэ принтер маань сүлжээнд холбогдох интерфейс байхгүй. Энэ принтер зөвхөн компьютертэй USB-гээр холбогддог. За тэгвэл энийг нь одоо ингээд сүлжээнд нэг print sharing гэж байна шүү дээ. Print share гээд авчаад энэ бол print server болчихно. Тэгээд энэ принтерийн клиент болно. За эндээс ингээд хевлээ энэгээрээ дамжаад хийвч байна. Энэ өөрөө ингээд документ энэ дээр хүн сууж байгаа шүү дээ. Print гэдэг дарахлаар бол энэ рүү бас энэ чи өөр бас клиент болчихж байна гэсэн. Ингээд энэний хувьд бол дээш нь дамжсан энэ сервер байна. Энэ дээр сууж байгаа хувьд бол клиент нь ажлууд бол хийж байна гэсэн. Тэгэхээр энэ print sharing гэдэг үйлчлэгээ бол серверч болчихд юм байна. Клиентч болчихд юм байна. За үүнтэй адилхан бол файлууд бас байж болж байна. За нөгөө торрент гэдэг юм сонсноо торрентыг бол за энэ P2P аппликейшнууд BitTorrent, Donkey гэх юм уу гэх юм дээр үе peer to peer. За хүмүүс бол энэ шеэрээр нь л peer to peer аппликейшн програмуудыг мэддэг байсан бол одоо бол шууд өөрчлөгдсөн байна. Ер нь бүх софтверуудын шиг хандлага трендүүд бол P2P рүү шилжиж байгаа. Яг dedicated нэм сервер асаагаад 24 цагаар ажиллаудаад тэрэн дээр нэг сервер ингээд өдөр шөнөгүй хэрэглэсэн ч хүн хэрэглэсэн ч бай хэрэглээгүй ч бай өдөр шөнөгүй ажиллаж явах байдал бол ер нь илүү зардал ихтэй юм байна гэж бодож одоо юу гэдэг шийдэж тэрийг бол одоо айд болохоор багасах тал дээр бол анхаардаг болсон гэсэн. Ийм учраас peer to peer бол ер нь хэрэгцээтэй шаардлагатай софтвер юм байна гэж бодсон тийм хийдэг болсон. За тэгэхээр одоо жишээлбэл бид нар одоо BitTorrent-оос юм даунлоод хийгээд авахд бол тухайн акшнд бол хэдэн хэрэглэгч тэрийг шеэрлсэн байна вэ гэдгээс хамаарат бол биднээс хурд хүртэл одоо хангалттай хурдтайгаар татах боломжтой. Өмнөх нөгөө классик клиент сервер архитектураар хийсэн бол тэр шеэр бол нэг л сервер шеэрлсэн байна гэсэн үг. За тэгээд тэрийг нэг хэрэглэгч татчихсан дахиад нэг хэрэглэгч ингээд хэдэн интернет ертөнцч одоо маш олон хэрэглэгчээр байгаа. Тэднээс ингээд зэрэг татаад ирэх юм нөгөө сервис чаачаад дийлэхгүй болоод авчихж байна гэсэн. За энэ утгаараа л клиент сервер архитектур peer to peer хоёрын ялгаа болон шууд анзаарчихна гэсэн тийм. За ингээд peer to peer-ийн бас нэг түгээмэл хэрэглэгддэг софтвер програм юу вэ гэвэл одоо та нарын өдөр тутмын хэрэглэж байгаа яхаа мессенжер чинь мессенжерүүд байна. Instant messenger. За хоорондоо ингээд тийм мессежинг гэдэг чинь мессежтэй. Зурвас одоо илгээх зориулттай аппликейшнууд. Тэгэхээр та нар софтверийн мэдээллийн технологийн ангийн хүмүүс байна тийм ээ. За эднээс хамгийн эхлээд бол та нар энэ peer to peer-ийн жишээ бич одоо хамгийн бага хямдхан програм бичээ гэвэл энэ instant messaging хийх хэрэгтэй гэсэн. Тэгэх юм бол энд сүлжээнд энэ чинь хоорондоо холбогдож ажиллахын тулд socket програмчлал гэж юм болоо гарч ирнэ. Socket address гэж таван санаж байгаа. Socket address гэж үл IP-ийг болон port хаягийг хооронд нь одоо нийлүүлж заасан хаягийг бол өөрөлдөө 3 дугаар түвшин 4 дугаар түвшний хаягийг нийлүүлээд socket хаяг гэдээ нэрлэдэг байгаа шүү дээ. Уг нь бол өөр түвшний хаягийг нийлүүлэхийг бол хоригдож байгаа шүү дээ. Болохгүй шүү.
Өөр төвчний хаягийг нийлүүлээд нэг хаяг болгоод эрийг сокет гэд нэрлэлсэн. Яагаад энийг нийлүүлээд сокет гэд нэрлэж байгаа гэхээр энэ софтвер сүлжээний орчинд софтвер бичгэд бол ашиглаж байна гэсэн үг. Тэгээ сокет програмчлалыг бол хийж үзэх хэрэгтэй юм байна. Одооны сүүлийн үеийн програмууд бол дандаа сүлжээ ашигласан програмууд хийж байгаа. Зүгээр нэг юм офлайн ажилладаг програмуудыг бол одоо бошго байцсан. Угаасаа тэднээс бүгд ингээд инженерүүд хийцсэн. Продакт бүгд гарцсан баг. Гарцсан байх чинь энийг хийгээд өгөө дахиж зардал гаргаад та нар капитал ингээд мөнгө төгрөг үрээд хийлгээд байхаа болцсон гэсэн. Дандаа фри лицензтэй софтверууд хаасаг байна. Офлайн. Одоо дандаа сүлжээний орчинд ажилладаг софтверууд хийх шаардлагатай болцсон гэсэн. Одоо та нар Android дээр ч гэдэг юм уу те аппликейшн бичиж шин. Баяцх гэдэг юм одоо мөнгөтэй болох айгүй амархан болсон юм шин. Ингээд дэлхийн ертөнц маань өөрөө галбаацлагдаад ирсэн учраас зах зээл манаас яг энэ софтвер IT-ийн зах зээл бол яг галбаацлагдсан байна шин. Та нар Android яг одоо юм жижигхэн гаргасан Android-ийн маркет дээр өөрийнхөө софтверыг бичээд одоо 1 центээр үнэлдэг ч юм уу $1 үнэлдэг ч юм ингээд тавьж болно. Хүссэн юм тавьж болно. Google-тэй гэрээ игээл за энэнийхээ 10%-ийг Google танаад өгнө. $1-оор би зарыг 90 центийг над руу эсвэл 50 центийг өгсөн ч болж байна. Гэрээ гэдэг. За тэнгууд нөгөөдхий чинь хэрвээ хүн төрөлхтөнд таалах юм бол хүн төрөлхтөнд хэдэн 6 тэрбум хүн байна шүү дээ. За 6 тэрбум чинь за тал нь яг IT-ийн аппликейшн хэрэглэгчнэр гэж үзэл 3 тэрбум тий. За 3 тэрбум бодог. За тэр софтверыг чинь нэг 500 сая хүн татаж авахд л чи $500 сая болно. Зөв. За нэг сая хүн татахад л чи $100 болно. Баячаад амархан байна. $100 гэхэлэр хэдэн төгрөг гэсэн үг. 2 тэрбум төгрөг. Бараг Монголдо нэг номерын баян болно гэсэн үг шүү дээ. Шууд маш хурдтай. Тэгвэл тэр хүмүүсийн таалах програмыг бичлээ. Юурээс амархан энэ дээр зүгээр Java-гаар бичсэн. Тэгвэл Java-аар бичээ гэхэл энэ сүлжээнд орчдөг юм уу? Одоо сүлжээнд энэ ч өөрөө сүлжээнд дандаа аппликейшнд ажиллаж байгаа шүү дээ. За тэгвэл энэ дээр яг офлайнер бүгдийг хийцэн нөгөө хүмүүс чинь айл гэж шүү дээ. Та нарыг ингээс унтж байгаа хооронд чинь айл гэж хийцэн. А тэгвэл та нар тэднээс давханд бол юу их вэ? Сүлжээнд ажилтгууд энэ гэсэн байна. Хоорондоо. Юмнуудын тий даваа юм уу? Ингээд peer to peer-ээр ч гэдэг юм уу? Яг ийм жижигхэн софтверууд embedded-ийн гар утасны гэсэн үг шүү дээ. Софтверууд нэг сервер ажиллаад клиент сервер архитектур болдог гэсэн. Хэцүү болсон. Нэмэлт юм ресурс хэрэгтэй. Тэр бол peer to peer юм. Хоёр утсанд хоёр утасны хооронд энэ хоёр ясагцсан. Гэх мэтэр мэдлэгээрээ л одоо амьдралдаг цаг болсон. Одоо та нар нэг нь л одоо ингээд дээд сургууль сэхэтэн болох гэж байгаа. Би хар ажил хийхгүй гэж бодож байгаа бол одоо тэгэл энийгээ сэнэгэл толгой. За энэ peer to peer бол баяжуулах архитектур байна гэж хэлж болж. За клиент сервер. За клиент сервер одоо өдөр тутмын хэрэглэгдэж байгаа классик архитектур. Та нар мэдчихөө те сервер байна, клиент байна. Сервер бол 24/7 гэдэг зарчмаар ажиллаж байгаа шүү дээ. 24 цаг өдөр шөнөгүй ажлын 7 хоног нэг ч унтахгүй ажиллаж байгаа. Ажиллах ёстой үйлчлүүлэгч, үйлчлэгээ үзүүлэгчтэй тийм компьютерыг бол сервер гэж байна. За тэрэн дээр яг уйлдаж ажилладаг нэг ч унтардгүй, гацдаггүй тэр софтверыг бол сервер програм гэж нэрлэж байгаа. За энэ нэг төлөөлөгч нь одоо веб сервер. Та нар өдөртөө веб сервер, Facebook-ийн тэр компани дээр ажиллаж байгаа нэг юм хар сервер байна гэж. За тэгвэл тэр сервер дээрээс чинь одоо энэ мэдээллүүдийг бол хэрэглэгч бол татаж авч байгаа. Хэрэглэгчийн програм гэсэн үг шүү дээ. За ийм загвараар хийсэн бол клиент сервер архитектуртай програм хангамж гэж нэрлэнэ гэсэн. Тэгэхээр энэ програмын дутагтай тал нь болохоор өөрөө энэ 24 цагаар ажиллах юм ресурс байнгын зардал гаргаж байна гэсэн. Энэ серверийг ажиллуулах тог хэрэгтэй. Манаач ажиллуулах манаач хэрэгтэй. Бүрэн бүтэн ажиллаж байгаа үгүйг шалгаж авах хэрэгтэй гэдэг манаачтай.
Гэх мэтэр энэ дээр ингээ байнга зардал гарч байна гэсэн. Та нар нөгөө түрүүний хэлдгээр нөгөө 1 сая хүн удалж авах програм бичлээ гэж байна. Нэг клиент сервер архитектур бичлээ. Тэгвэл юм сервертэй нөгөө чинь сервертэй ажилладаг байх хэрэгтэй. Тэгвэл өөрөөсөө серверээр ажиллах гэдэг зардал хэрэгтэй. За эсвэл энэ cloud ингээд энэ Amazon.com Америкийн том хостингуудыг ашиглаж очсон юм серверийн сервисүүдийг сервис үйлчилгээнүүдийг. За тэгэхээр бас л адилхан зардал бол гарна л гэсэн үг шүү дээ. Нэг юмны хараат болно гэсэн. За сайн тал нь юу юм бэ гэхээр нэг юм серверүүдээр бүх юмыг мэдээлэл төвлөрүүлж байгаа учраас аюулгүй байдлыг бол тодорхой хэмжээгээр бол хянаж бас болно гэж. Хянаж болно тийм. За тэгэхээр клиент сервер архитектурын нэг онцлог нь болохоор тухайн агсанд бол одоо нэг чигийн хөдөлгөөнд бол апплод эсвэл даунлод гэсэн нэг чигийн хөдөлгөөний бол дэмжиж урсгалууд явж идэг. Тэгвэл шиг peer to peer шиг бол зэрэг ингээд амжууд хийхэд бол их төвтэй байдаг гэж. Заавал нэгэн сервер нэгэн клиент байдаг учраас тийм тогтвортой тогтмол байдаг учраас апплод даунлод гэсэн хоёр урсгалтай. За энэ хэрэглээ урсгалын дагуу хүртэл сүлжээ хүртэл юм даунлод урсгал нь арай их баанд дэвтэй. Яг л хэрэглэгч хэрэгэлдэг. Апплоднууд баг гэх мэт юм сүлжээ хүртэл энэ яг энэ хэрэглээнд зориулаад бол баанд дэвтэй менежмент бол хийсэн байдаг. За ингээд хамгийн түрүүний одоо төвөмөл болсон протоколуудыг дэлгэрүүлж үзье гэж. Энэ дээр бол сайн түрүүнийхс ингээд нэлээд олон протоколууд нэг үзэхгүйгээр well known аппликейшнууд гэж байна. Үлэг болцсон аппликейшнууд гэж. За энэ бол HTTP браузер 2 бол байж байна. SMTP байна. Тэгээд mail попуудууд байна гэж. За ингээд HTTP протокол яаж ажилладаг вэ? Зарчим нь бол веб сервер дээр бол HTML хэлбэрээр хадгалагдсан юм файлууд байна. За тэгэхээр HTTP протоколууд URL гэж энэ хаягийг бол ашигладаг гэсэн тийм. За URL нь болохоор одоо ийм юмнуудаас бүрднэ гэж. HTTP протоколын нэр. За тэгээд серверийнх нь одоо нэр гэх юм уу, домен нэр нь эсвэл IP хаяг нь. За тэгээд тэр сервер дотроо үндсэн фолдер доторх одоо ямар файлууд байна. Эсвэл фолдер дамжих юм бол гэх мэт юм пэйж замуудын заасан үлдэгдэл хэсгээс бүрднэ гэж байна. Specific name гэж тийм. File name. За ингээд HTTP протокол маань өөрөө юм бас командтай протокол учраас бол командууд бол байна. За энэний нэг жишээ нь бол get гэдэг команд байна тийм. Get. За та нар өөрийнхөө браузерыг бол одоо зохиож болно гэсэн. HTTP протоколыг мэддэг болчих юм бол HTTP командуудыг ашигласан програм зохиож болно. Тэр нь болохоор браузер. За get, put, push гэдэг л. За тэгэхээр HTTP протокол бол өөрөө дангаараа байх юм бол зөөж байгаа нөгөө HTML хэлбэртэй файл маань текст хэлбэрээр зөөгддөг. Өөрөөр хэлбэл түүхийгээр нативаараа зөөгдөнө гэсэн. Яг одоо байгаа оригиналаараа. За ингээд зөөгдөхөд тэрэн дээр пассворд ч юм уу нууц одоо мэдээлэл ингээд амжуулах юм бол тэр нууц мэдээлэл манууд яг тэр хэвээрээ бол алдагдах боломж магадaltaй байдаг. Ийм сул тал. За тэгэхээр энийг сайжруулахад одоо HTTPS гэх протокол бол гарч ирсэн гэж. Secure гэсэн үг. S үсгэн. Айлгүй байлаа хангасан secure гэдэг. За тэгвэл энэ HTTP-гээс ялгаатай нь түрүүний дээр натив мэдээлэл бол encryptlж явуулдаг гэсэн. Хөрвүүлдэг гэсэн. Encryptл. Public key-гээр encryptlнэ. За энэ түрүүний ярьсан командууд байна. HTTP-д ерөөсөн үндсэн энэ 3 командтай. Get, post, put гэсэн. Post, put нь болохоор мессежийг send хийнэ гэж тийм. Сервер рүү мэдээлэл явуулахад бол энэ post, put гэдэг. Серверээс мэдээлэл буюу HTML авъяг бол get гэдэг командаар авах. Get гэл тэр серверийнх нь сайн уурлын бичээд өгч юм бол тэгэл HTML хүрээлэр гэсэн үг. За тэгэхээр одоо тэгвэл энэ HTML контент маань контент тийм ээ аппликейшн төвчнээ дата гэсэн үг шүү. Энэ контент маань 3 хэлбэртэй байдаг гэж. За энэ дээр алга. За одоо бичгээс өөрсөн. Static, dynamic, active гэдэг.
HTML контент бол static, dynamic, active гэж. За та нар одоо сонссон бах та. Static вебсайт хийхэд хэдэн төгрөг. Гэдэг нэг компаниуд реклам авсан. Dynamic вебсайт хийж өгөхөд бол хэдэн төгрөг. Static, dynamic хоёрын ялгааг бол та нар сайн мэдчих шүү дээ. Тэгвэл active гэж юу юм? Сонсноо бол active. За dynamic бол мэдээж ойлгомжтой тийм үү? Static, dynamic хоёрын ялгаа нь юу вэ? За static нь юу? За static бол тэр кодон дээр бол HTML дандаа HTML формат байна. За тэгээд өөрсдөө одоо өөрөөр нь хэрэглэгчээс параметр аваад тэрэн зориулаад боловсруулалт хийгээ буцаагаад яг тэр үр дүнгийн тэр авсан параметрт шаардлагатайгаар өөрчлөгдсөн үр дүн өгөх боломжгүй тийм хуудсыг бол HTML, static HTML хуудас гэж байна. Static вебсайт гэж. Хэрэглэгчээс мэдээлэл авдаггүй. Зөвхөн get уншигддаг гэсэн. За тэгвэл dynamic нь бол веб програмчлалын хэл ашиглаад веб програмчлалын компайлер, интерпретерүүдийг ашиглаад хэрэглэгчийн шаардлагын дагуу HTML-ийг тухайн агшинд нь зориулаад генерацлдаг гэсэн. За энэ веб програмчлалыг үүсгсэн мэт та нар мэдэн шүү дээ. Ямар хэл үүсгсэн бэ? PHP шүү. ASP, Active Server Page, ASP-ыг үүсгсэн мэт дээ. ASP, PHP шүү юу вэ? За тэгэхээр яагаад юм бол active гэдэг 3 дахь нь тий. За яагаад юм 3 янзын юм гараад ирвэ гэхээр гуруулаа бол өөр өөрийн зорилт. За static бол сервер дээр ямар ч ачаал өгөхгүй. Ерөөсөө хэрэглэгчээс мэдээлэл хүсэнгүүд тэр static мэдээллийг нь өгдөг гэсэн. Тэр нь хэрэглэгчдээс ч ачаал өгөхгүй, сервердээс ч ачаал өгөхгүй. Тийм. Одоо static доктортой мэдээллийг өгч. За dynamic нь болохоор веб сервер дээр чинь одоо энэ HTTP сервер гэдэг шүү дээ. Энэ сервер дээр чинь компайлер ажиллах хэрэгтэй. Интерпретер, компайлер хоёрын ялгаа нь юу юм? За ямар ч байсан тэр хоёр бол интерпретер, компайлер хоёр бол тухайн хэлэн зориулсан нэг юм компайлдах хэрэгтэй юм тий, хөрвүүлэх хэрэгтэй юм. Аврах хэрэгтэй. За гэхдээ хөрвүүлэхдээ бол интерпретер нь бол яг юм алхам үр дүнг бол өгдөг гэсэн. Компайлер нь болохоор алхам бодож жоод эцсийн үр дүнгээ нэг өгдөг. Эцсийн үр дүн. Компайлер. Та нар exe файл ч юм уу одоо exe файлыг компайлж хийхдээ C дээр бичсэн үү дээ. Компайлер тэгвэл тэр C дээр бичсэн файл чинь текст яаж чад компайлдаад үр дүнд нь exe өргөтгөлтэй нэг файл үүсчихлээ гэсэн. Интерпретер болохоор аауд exe үүсэж байх шаардлага байхгүй. Алхам нэг дебагдаж явж хахад output гаралтын дэлгэц энэ одоо цонхон дээр чинь үр дүн алхам гарч идэг гэсэн үг. Тэгэхээр энэ веб програмчлал дандаа интерпретер компайлдаад ингээс үүтэй юм. Интерпретер хийгээд HTML-ээр мөр нэг генерацлдаг гэсэн тийм. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр HTTP сервер дээр юм real time-ны дандаа юм одоо интерпрет гэдэг юм одоо энэ үйлдэл байнга хийж идэг гэсэн. Жишээлбэл одоо CC байна шүү дээ. CC мэдээллийн систем байна. CC бол Active Server Page, ASP дээр шүү дээ. ASP гэдэг веб програмчлалын хэлээр бичсэн байна шүү дээ. Маш нэг интернет байхгүй. За ингээд энэ бол нэг жишээ шүү дээ. За HTTPS гэдэг протоколыг ашиглана. За энэ ингээд дээр нь дараа ирсэн байгаа юу гэсэн үг лээ. Энэ яагаад ингэж дарцсан байна вэ гэхээр за одоо ингэж сайн протоколын анхааруул дээр ингэж дарлаа. Серверийн certificate is not trusted гэж байна. Энэ HTTPS-ээр encryptж байгаа сервер мөн ч гэсэн гэхдээ энэ бол 3 дахь third party гэж ярьж байгаа. 3 дахь этгээд бол энэ баталгаажуулж өгөөгүй certificate байна шүү. Яг энэ hotspot ном мэдээ сервер мөн үү биш үү гэдэг би бол баталж өгөхгүй шүү гэж энэ браузер хийж өгч байна гэсэн. Браузер чинь өөрөө ингэж хэлв. Тэгвэл энэ Facebook ч гэдэг юм та нар анзаарсан бах энэ Google дээр дандаа S-тэй болсон байна шүү дээ. Тэгсээр ийм жагтлаг байгаа шүү дээ. За тэгвэл яаж жагтлаг байна вэ гэхээр энэ ашиглаж байгаа энэ
Chrome биш тийм үү? Браузер маань Facebook тэр одоо Google-ийн тэр HTTPS-ийн ашиглаж байгаа сертификат. Сертификат гэдэг чинь түлхүүр нууц тоо гэсэн. Тэр сертификатыг бол өмнө нь бол ингээд баталгаажуулаад за энэ үнэхээр юм баталгаатай сертификат байна гэж таньсан гэсэн юм. Тэгэхээр энэ браузерыг хийж байгаа компаниуд WordPart гэдэг байна. Одоо энэ зарж байгаа энэ сертификат үйлдвэрлэдэг энэ компаниудтай гэрээд хийгээд ийм төрлийн сертификатуудыг бол trusted юм аа бол чи энийг яг үнэхээр найдвартай зараад ингээ үйлдвэрлэх юм бол энэ браузер бол чиний энэ зарсан сертификатуудыг чинь бол trusted гэдгээр бол бид нар бол энэ дээр бол хэрэглэгчнэрт бол announce хийнэ. Зарлаж өгнө. Энд оролцоогчдыг нь болохоор untrusted, not trusted. Итгэлтэй биш ээ гэж. Та нар одоо ингээд веб сервер хийгээд HTTPS протоколыг ингээд ажиллуулъя гэх юм бол тэр нөгөө сертификатыг худалдаж аваагүй өөр дөр нь ингээд генералчлаад ингээд тоог үсгэх юм браузер чинь бол тэр third party-гаас аваагүй учраас итгэлтэй газраас аваагүй өөр дөр нь үсгэж байгаа учраас энэ бол not trust итгэлтэй биш шүү гэж анхааруул бол гарч ирнэ гэсэн тийм. За ингээд энэний дараагийн энэ хоёр стажтайгаар ингээд ирж байгаа энэ болохоор домен hotspot-ыг номчиг гэж үзэх юм ээ. Энийг бол одоо миний DNS шууд өрсөөл гэж байгаа хэвээр тийм. DNS lookup гэж байгаа. Энэ hotspot болохоор 53 одоо бооцсон хаад. За hotspot ном эдэм нь болохоор энэ домен нэрд бол 13.1.11 гэсэн IP-ийг бол харгалзаж байна гэдэг нь үзсэн. Энийг харж байгаа команд нь болохоор энэ nslookup гэдэг. За nslookup гэдэг команд байна. За энэ командыг дарахлаар бол энэ DNS серверийн тухай мэдээлэл өгнө. Өөрөөр хэлбэл саяхан биднээс энэ хүсэж байгаа энэ мэдээллийг өгч байгаа сервер буюу DNS серверийн хаяг нь бол 10.0.62.1 гэсэн хаягтай байна гэсэн. Тэгэхээр миний компьютер ямар DNS серверийн хаягтай вэ гэдгийг нь хоёр янзаар мэдэж болохоор байна тийм. Нэгт нь болохоор сая nslookup гэдэг командаар, хоёр дахь нь болохоор ipconfig all гэдэг командаар. За ipconfig all гэдэг өгөхлөөр энэ дээр за би бол энэ LAN сүлжээ залгаагүй wireless LAN-гаар бол холбосон байна. Wireless LAN-гийн адаптер Wi-Fi нь бол за ийм physical interface-тэй байна гэчээд DNS серверийн хувьд бол 62.1 сая байна. 62.1 нь ингээд асуудал үүсэх юм бол 12.1.24 бол хариу өгнө гэсэн. Хоёр backup-ны хоёр DNS сервер ажиллаж байна гэсэн. За үндсэн primary нь 62.1 гэсэн. За тэгэхээр сая nslookup-аар бид нар серверээс холийг гэвэл nslookup ингэж орчоод за эхний ингэж ямар ч параметр өгөх юм бол сая primary DNS серверээс бол хариулт өгнө тийм. За одоо серверээс холио нөгөө secondary-гаараас асууя гэвэл ингээд хаягийн шууд серверийг зов бичиж болно гэсэн. Яг ингэж зов бичих хэрэгтэй тийм. За одоо энэ дээр нөгөө өөр ингээд домен бичих болно шүү дээ. За нэг hotspot нэгдэг учраас бол хариу өгөхгүй. 4-ыг нь хаасан 6-гийн хариу өгөх чинь тийм. 6-аг өгч шүү дээ. Өгч байна. Өгч чинь тийм. 12.1.24 лөө өгч байна гэдэг чинь. За одоо тэгээ цаашаа. За тэр HTTP-гийн ажлах зарчим нь ерөөсөө амархан. Хэрэглэгчийн браузер дээр HTTP гэдэг ингээд уурлаа бичингүүт энэ дээр бол саяын энэ уурал буюу энэ браузер чинь өөрөө HTTP-гийн командыг генерацлах чинь get гэдэг энэ host name нэмчихэд энэ host-оос get гэдгээр энэ index.html-ийг бол өгөө гэсэн юм хүсэлт энэ request. За энийг нөгөө сервер авангуудаа энэ index.html-ээр static байсан бол ингээд буцаад харина гэж байна. Dynamic байсан бол боловсруулах юм гэж. За тэгвэл dynamic нь ойлгомжтой. Тэгвэл active content гэж юу юм бэ гэж. Active. За active. За тэгэхээр dynamic-ийн асуудал нь юу вэ гэхээр сервер дээр бол
нэг хэрэглэгч зориулаад тэр сервер ингээл тэр интерпретер нь ажиллаад HTML генерацлаад байсан байна. Генерацлаад өгүүлж байна. Нэг хэрэглэгч. За тэр мянган хэрэглэгч гэдэг юм уу сая хэрэглэгч тэр серверд хандах юм бол тэр серверийн одоо процесс CPU нь бол одоо тулах эрсдэлтэй гэсэн. 100% тулах эрсдэлтэй. За ийм сул талтай. Одоо CC бол намар бол та нар нөгөө хичээл сонголтын дээр бол гацж байгаа шүү дээ тийм үү? Таг болчих гүлээгээд алаа. Тэгээ тэр яасан бэ гэхээр CC маань өөрөө dynamic учраас CC-гийн сервер бол тэр оюутан болгоны тэр хүсэлтийн дагуу бол компайлер нь бол ажиллаад одоо хүрэлцээтэй ресурс байхгүй учраас бол удаад алга болчихсон гэсэн үг. Яг гацсан юм бол биш цаанаа тэрийг ингээд хүлээлт нь оруулсан боловсруулж байгаа боловсруулаад байна тийм. За ингээ асуудал үүсэнгүүт нь одоо тэгвэл active web content гэж гараад ирье гэдэг. Active нь болохоор яа гэвэл та нар JavaScript гэж мэдж байгаа тийм JavaScript. За тэгвэл хэрэглэгчийн ресурсыг ашиглая гэсэн бодноос. Хэрэглэгчийн ресурс. Би одоо энэ ноутбук бол айд болоо тий. Миний бол CPU нь бол 8 CPU-тэй тэгсэн мөртлөө ганцхан браузер ажиллуулсан байж болж шít юм уу. За тэгвэл нөгөө C-сервис нөгөө яг намрын өдөр нөгөө гацдаг үед нь орлоо. Тэгэхээр CC болохоор өөрөө боловсруулахгүйгээр маа гэдэг нэг JavaScript-ийн юм нэг script файл хүчнэ гэсэн үг байна. За тэнгууд нь тэрийг нь болохоор браузер болохоор энэ дээр ч өөрөө Java-гийн нөгөө плагин суудсан. Өөрөөр хэлбэл Java параметрлын жижигхэн одоо компайлер гэдэг юм те. Суудсан байх юм бол нөгөөдгий чинь скриптж авангуудаа скрипт параметрын дагуу үр дүнгийн нь бол энэ браузер дээр гараад байна гэсэн. Энэ ресурсыг ашиглаж байна гэсэн. За энийг бол active web хуудас гэж хэлдэг. Active. За active бол динамикаас сайн тал нь бол сервер дээр ачаал үүсгдэггүй. Клиентийн ресурсыг бол ашиглана. Муу тал нь бол аюулгүй байдал нь бол тийм сайн биш. Хэрэглэгч хүний компьютер дээр нөгөө юм чи боловсруулалт хийгээд байна гэсэн. За ингээд 3 янзын контент бол байд юм байна. Тэгээд мэдээд авчлаа тийм. За ингээд дараагийнх нь болохоор SMTP байгаа. Mail хэрэглээ. За одоо mail хэрэглэдэггүй хүн гэж байхгүй болсон. Mail хэрэглэдэггүй хүн. За тэгвэл энэ mail үйлчилгээ бол гасаар байна гэсэн. Анаар бол одоо нэг компанид ороод ажиллахад бол хамгийн нэгдүгээр за вебтэй бол манайх болцоо нэг хэдэн өөр аваад веб мэйг хийчлээ чи яг веб асуудалгүй. Мэйлний л асуудал байна да. Мэйл сервертэй болох хэрэгтэй. Манайх одоо ийм домой авсан байдаг. Яг нэг албан ёсны ингээд харилцаа холбоо ингээд гадаадтай ингээд харьцахлаар өөр ингэсэн домойн дээр мэйл байдаг. Ингээд харьц болдгүй. Чи мэйлийн үйлчлэгээл хийгээд дурсалтай хугацаанд чамайг шалгая. 1 сарын хугацаанд чи энийг бүрэн хүлээлг. За ингэж чадах юм бол чиний цалинг нэмэн жинхэнэ. Би чадахгүй бол бай бай. Ингээд гэрээ хэлээ. Дурсалтай хугацаа. Одоо дандаа дурсалтай хугацаар компанид хийдэг болсон. Тэгэхээр одоо энэ дээр одоо ажиллаж эхэлнэ гэсэн шүү дээ. Мэйл сервер юм бэ? Тийм ээ. За мэйл сервер буюу мэйл хэрэглээ маань бол клиент сервер архитектуртай програм хангамж байгаа. Аппликейшн төвчний хэрэглээ клиент сервер архитектуртай. Өөрөөр хэлбэл мэйл түрүүний нөгөө веб сервис чинь бас клиент сервер архитектуртайс веб сервер тусдаа ажиллаж байна. Веб хэрэглэгч гэх клиентүүд байна те браузер. Яг энтэй адилхан мэйл бол мөн клиент сервер архитектуртай мэйл сервер байна. Мэйл серверүүд хоорондоо мэдээлэл нөгөө захиагаа дамжуулахдаа бол нөгөө TCP-ийн 25-ыг ашиглана. Сервер дээр ирсэн захиаг хэрэглэгч өөрөө уншаа гэвэл POP гэдэг протоколоор уншуулна эсвэл энэ IMAP гэдэг протоколоор уншуулна. Хоёр протоколоор. Хэрэглэгчээс мэйл явуулах. Энэ шуудангийн сервер нь өөр шуудангийн сервер рүү явуулах тохиолдолд дандаа SMTP гэж. SMTP. За энэ доор бол хоёр хэрэглэгч байгаа. Энэ хоёр хэрэглэгчүүд хоорондоо мэйл явуулсан. Энэ sender нэмээд захиа савжиж байна. Хөдөө авсан @cisco.com гэдэг юм юу ч гэдэг нэг имэйл хаяг яахаа заахаа тий. За энэ болохоор өөрийнхөө одоо мэйл сервер рүү эхлээд очино. За энэ мэйл сервер дээр ирж байна гэсэн. За энэ бол SMTP протокол ажиллаж байна. За энэ
Mail серверүүд саяын захианы даалгаврыг аваад одоо нөгөө хүлээж авах шуудангийн сервер рүү өөр mail сервер рүү нь бол дамжуулт хийнэ. За энэ тохиолдолд муу адилхан SMTP явж байна те. За одоо энэ дээр ингээд inbox буюу шуудангийн хайрцаг дотор ороод ирснийг энэ хэрэглэгч мэйлээ шалгах аксанд бол ажиллана. За тэр хэрэглэгч шалгаж байгаа үед бол IMAP эсвэл POP3 гэсэн хоёр протокол бол ажиллаж байна гэсэн. За. Тэгэхээр мэйлгийн клиент параметрын жишээг хэлээг бол та нар юу хэлэх вэ? Клиент параметр хэрэглэгч юм. Вебийнх бол браузер юм байна. Мэйлийнх юм. Мэйлийн хэрэглээний програм. Мэйл үйлчилгээний клиент програмын нэр юм бэ. За клиент сервер архитектуртайг хэлжлээ шүү дээ. За сервер нь бол нэг SMTP гэдэг протокол ажилладаг нэг сервер, нэг програм, аппликейшн програм. Клиент нь юу юм бэ гэж асууж байна шүү дээ. Та нар одоо хэрэглэгч нар шүү дээ. Та нарын хэрэгэлдэг мэйлтэй холбоотой програм чи юу юм бэ гэж асууж байна. Та нар өдөр тутам мэйлээ шалгахдаа юу ашигладаг? Браузер те? Браузер. За одоо тэгвэл IMAP POP3-ыг ашигладаг мэйл клиентийг бол мэдэхгүй байна. Браузер гэдэг чинь HTTP-г мэддэг клиент шүү дээ, тийм үү? HTTP-гийн клиент шүү дээ. За тэгэхээр ингэсэн байна. Хүн болгон дээр буюу одоо нөгөө софтвер сайн мэдэхгүй хүн дээр одоо мэйлийг чи ашиглаж байгаа бол энэ мэйл клиент, энэ Outlook гэдэг нэртэй нэг юм програм байгаа чи Outlook-ыг тэр Microsoft-оос нь худалдаж аваад энэ дээр суулгах хэрэгтэй. Тэгвэл хүндрэлтэй байгаа шүү дээ. Хэцүү. За ийм асуудалтай болсон учраас мэйлийн клиент маань бол HTTP буюу одоо HTTP-ийн клиент буюу нөгөө браузерыг бол ашигладаг болсон. За тэгэхээр тэр бол энэ хоёр протокол огт үгүй болчихсон юм бол биш. Веб сервер энэ мэйл сервер дээр чинь давхар веб сервер ч юм уу эсвэл энэ дээр Outlook-ийн веб access гэж байгаа. Одоо энэ түрүүний энэ IMAP энэ POP3 гэдэг протокол мэддэг веб сервер ажиллаж байна гэсэн. За тэгэхээр энэ болохоор тэр mail серверээс чинь захиаг чи авангуудаа HTTP-гээр хөрвүүлээд браузер руу явуулчихж байгаа гэсэн үг шүү дээ. Аюултай. Энэ бол асуудал ихтэй. Яагаад гэвэл дамжиж чинь гэсэн. Веб серверээ дамжиж мэдээлэл чинь. Веб сервер чиний шуудангийн хайрцагын дотор цоожлогдсон байгаа захиаг чинь аваад HTTP хилээрээ хөрвүүлээд браузер руу явуулчихна гэсэн. Зөв. Нэг ялгуу та нар түрүү хэлсэн шүү дээ. HTTP бол нативаар дамжуулдаг гэсэн. Нөгөө захиагийн чинь хамаг нууц захиагийн чинь чиний өгсөн түлхүүрээр чинь задал нөгөө шуудангийн хайрцагыг чинь онгойлгож авчаад нөгөө интернет ертөнцөөр чинь түүгээр дамжуул цацаа хийчих гэсэн байна. За тэгээ дундаас нь одоо тэр захиа маань алгадах эрсдэл өндөртэй. Аюулгүй байдлын хувьд муу ч гэсэн. За хэрэгэл сал дээр бол бас ашиглахад бол энгийн болчихно гэсэн. Нөгөө браузертойгоо зууралдаад явчихвал болоо. За ингээд энэ бол асуудалтай. Би бол веб серверыг ингээд давнуулж ашиглахгүй, дундын завсраар ашиглахгүй. Миний мэйлүүд бол тагнуулын мэдээ явдаг учраас бол энийг бол би яг зориултайг нь клиентийг ашигланаа гэх юм бол энэ IMAP POP3 дээр ажилладаг клиентүүд. Сая Microsoft-ийн Outlook гэдэг хэлсэн. Netscape-ийн одоо юу ч гэнэ Thunderbird гэдэргээд янз бүрийн тэр клиент програмууд бол байдаг. За тэгэхээр ямар тохиолдолд энэ IMAP-ыг нь ямар тохиолдолд POP3-ыг нь ашигладаг юм бэ гэсэн. Сонирм байна те. За POP3 бол сервер дээр байгаа захиаг чинь шууд даунлоод хийж өгдөг протокол. Даунлоод хийгээд клиент дээрээ даунлоод офлайн маягаар ингээд интернетээс сүүл тасарсан ч гэсэн клиент дээр чинь ингээд хадгалж яадаг гэсэн хадгалаас тавьчихдаг. За тэгээд энэ клиент програм вирустэй энэ компьютероо хулгаад ноутбукоо хулгаад алдах юм бол тэр захианууд тэр чигээрээ тэр хулгайчтай бол явна гэсэн үг тийм ээ. POP3 тийм. IMAP нь болохоор синхроншилж яадаг. Нөгөө захиагийн чинь сервер дээр ч үлдээн нөгөө захианых нь хувийг өөрийн чинь клиент дээр ч хадгалж яадаг гэсэн. За тэгвэл IMAP-ыг ашиглаад би IMAP-ийн клиентийг ашиглаад гар утсан дээрээ би суулгаж болж байна гэсэн. IMAP клиент. Одоо та нарын IMAP клиентийг ашигладаг болчвол
Гар утсан дээр ашиглаж болж ноутбукн дээр, компьютер дээр, ажлын компьютер дээр, гэрийн компьютер хаад нөгөөдхийг ашиглаж болно гэсэн. За тэгэхээр үндсэн захиануудад хаасайгүй уулагдана. Шалгахтаа бол яг IMAP-га клиентийг асаахтаа бол яг хэрэглэж байгаа нэр пассвортыг асуудаг ингээд цоожж чинь. Тэгээд энэ олон суусан төхөөрөмжлөөр байгаа мэйлүүд маань өөр автоматар синхрончлж хийдэг гэнэ. IMAP-аар синхрончлж хийнэ гэж өгсөн үг. За би гар усан дээр мэйл үлдчихсэн аа. 2 3 мэйл хэрэггүй байна гэдээ устгалаа гэсэн. Тэгэх юм бол бусад тэр гэрээжин компьютер дээр байгаа тэр IMAP-ийн клиент өөр үдийн сервер дээр байгаа inbox дээр байгаа тэр захиануудыг бүгд ингээд автоматар устгатаад явна гэсэн. Синхрончлж хийдэг. За гар уцаа би ажил дээр орчихсоо гэртээ хараад ноутбукаа асуусан IMAP-ийн клиентээр орсон чинь өдрөө нэг 2 устгасан захиа чинь найд үж устгагдсан байна гэсэн үг. Синхрончлж хийдэг. За IMAP-ийн давуу талнууд яг айл нэгэн төхөөрөмжөөс үл хамааралтай. Энийг хайж болно, дээж болно. Асуудал болохгүй. Харин нууц түлхүүрээ автах юм бол асуудал үүснэ тийм ээ. Нууц кодоо. Бокбол шууд ингээ хайрцаг нь жижигхэн хэмжээтэй хэрэглэгч нарт бол зориулагдсан протокол гэсэн. За одоо сүүлийн үед бол ингээд технологи хөгжөөд шууд ингээ хайрцаг бол их хэмжээтэй болчих ч тийм. За ингээ дараагийн хэсэл дээр хэдүүлээ өргөстэй. За